За би эрхцүү ингээ одмоо байна. Би эрхцүү ба эрхчлөө гэдэг сэдэв авсан байгаа. Эрхчлөө гэж юу вэ? Эрхчлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар хэрхэн амьдрахаа шийдэх хэрэгтэй чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм аа. Эрх чөлөөг захин хамгаалах нь засгийн газрын үндсэн үүрэг юм. Яагаад эрх чөлөө хязгаартай байдаг вэ? Бусдын эрх аюулгүй байдлыг хүндэтгэх, нийгмийн доктортой байдлыг хангаах, эмх журам нийтлэг сайн сайхан эрх чөлөө дүрмтэй үүрэгтэй байж л хамгаалагддаг. Монгол улсад хүний үндсэн эрхүүд амьд явах эрх, эрдэм мэдлэг эзэмших эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хувийн нууцын халдашгүй байдал, хөдөлмөрлөх эрх, өмчтэй байх эрх Монгол улсын үндсэн хууль юм аа. Иргэний үүрэг нь болохоор хуулийг дээдлэх, татвар төлөх, байгаль орчноо хамгаалах, бусдын эрхийг хүндэтгэх, эх орон хамгаалах, эрх чөлөөг эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлснээр нийгэм зохион байгуулалттай болно. Эрх чөлөөг зөрчих түгээмэл хэлбэрүүд дарамт шахалт, сүрдүүлэг, үзэл бодлыг хажаах, хувийн мэдээллийг зөрчиж тараах, хүчирхийлэл, гадуурхалт, түрэмгийлэл, ялгуурлан гадуурхалт, эрхцүүтэй иргэн гэж хэмбэ, хуулиа мэддэг, бусдын эрхийг хүндэтгдэг, шударга хариуцлагатай нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог байх шаардлагатай. Иргэний үүрэг нь бол хуулийг дээдлэх, татвар төлөх, байгаль орчноо хамгаалах, бусдын эрхийг хүндэтгэх, эх орон хамгаалах, эрх чөлөөг эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлснийг нийгэм зохион байгуулалттай болно. Нь болохоор эрх чөлөөг зөрчих түгээмэл хэлбэрүүд дарамт шахалт, сүрдүүлэг, үзэл бодлыг хавчих, хувийн мэдээллийг зөрчих, талаарх, хүчирхийлэл, гадуурхалт, түрэмгийлэл, ялгуурлан гадуурхалт, эрхцүүтэй иргэн гэж хэмбэ. Хуулиа мэддэг, бусдын эрхийг хүндэтгдэг, шударга хариуцлагатай нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог байх шаардлагатай. Эрх чөлөөг зөрчих түгээмэл хэлбэрүүд дарамт шахалт, сүрдүүлэг, үзэл бодлыг хавчих, хувийн мэдээллийг зөрчиж, тараах, хүчирхийлэл, гадуурхалт, түрэмгийлэл, ялгуурлан гадуурхалт. Эрхцүүтэй иргэн гэж хэмбэ. Хуулиа мэддэг, бусдын эрхийг хүндэтдэг, шударга хариуцлагатай нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог байх нь. За ингээд дүгнэлт маань эрх чөлөөний суурь нь эрхцүүний амин сүнс нь эрх чөлөө юм. Хууль шударгаас нийтэд дээш хуульчлах үед иргэн эрхийг бүрэн эдэлж нийгэмд хөгжинө. Тиймээс бид бүгд хууль дээдлэх зарчмыг хүндэтгэж өөрийн эрх чөлөөг бусдын эрхтэй уялдуулан хэрэгжүүлэх нь улс орны доктортой иргэн төвтэй хөгжилд чухал ач холбогдолтой юм аа.